Хүлэн аймгийн Мандал сумын нутагт байрлах ноён уулын гацууртай ордыг ашиглахын зүйтэй гэсэн шийдвэрийг төр засгийн зүгээс гаргасан. Гацууртай ордын тусгай зөвшөөрлийг Канадын хөрөнгө оруулалттай Centera Gold компани эзэмшдэг. Тус компани олборлолт явуулах талбайд хүнүүгүй энэ дурсгал булш бунхан олноор барилдаг учраас уурхай ажилуулах боломжгүй гэж нутгийн иргэд болон иргэний нийгмийнхэн үзэж байгаа юм. Харин уул уурхай яам, археологийн хүрээлэн зэрэг төрийн байгууллагын зүгээс хүнүүгийн үеийн дурсгал хөндөгдөхгүй хэмээн тайлбарлаж байна. Энэхүү хоёр талт маргааныг эцэлхүүднээс өнөөдөр ноён уулын эргэн тойронд нэртэй нээлттэй хилцүүлгийг зохион байгууллаа. Хилцүүлэгт уул уурхай яам, байгаль орчин ногоо хөгжлийн яам, шинжлэх ухааны актем, татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Centera Gold компани удирдлагууд иргэний нийгмийн төлөөлөл оролцсон юм а. Гацууртын ордоо хөдрөө олборлож 50 км замаар Бороогийн баяжуулах үйлдвэр дээр авчирч боловсруулахаар ингээд техникийн засгийн боловсруулсан. Гацуурт бороо орчмын цаг агарын нөхцөл адил учраас жилийн 4 өдрөлд ийм ажиллах жилийн турш ажиллах юм боломжтой ийм орд байна. За ордын геологийн хувьд бол батлагдсан нөөцийн хэмжээгээр ийм сунд тогтсон орд байгаа. Энэ өөрөө бол сүжигтэй хангалтаар хоёр тал хуваагдсан ийм орд байгаамаа. 1991 онд бол Алтны шороо ордыг илрүүлсэн байдаг. За ингээд 3 гол гацуурт компаниуд 1992-оос 2000 онд шороо ордод олборлолт явуулсан. Өнөөдрийн одоо энэ тогтоосон байгаа нөөцөөр бол гацууртын орд бол эдийн засгийн үр ашигтай БЦ зэргээр 17.1 сая тонн өдөрт 50 тонн алт. Тодорхой нөхцөл үр ашигтай БЦ П зэргээр 10.6 сая тонн өдөрт 26.1 тонн алт, нийтдээ бол 76.1 тонн алтны нөөц байна гэдгийг бол эрд зэгийн мэргэжлийн зөвлөлийн нөөцийн хурлаар бол баталгаажуулсан байдаг юм а. Монголын төр, Монгол улс төрийн эрхэнд гарсан энэ хүмүүс ноён ууландаа тултал Монголын газар шараг худалдаж, идэж, ууж дээр нь их өвөг дээдсийнхаа алтан шарилыг хүндэгтээрээ тулж байгаад би үнэхээр харамсжээ. Монгол орн өнөөдөр байна уугүй юу? Өнөөдөр Centera Gold гэж айгүй сайхан нэрийг өгөөд байж байгаа нэг эцтэй хоёр компани байгаа. Бороо Gold, Centera Gold гэж. John Kasakop гэж. Өнөөдөр эцэг өвгдийнхаа алтан шарил их хүнүү гүрний төрц ёс бий болсон. Дэлхийд дахин төртэй. Төрц ёсыг бий болгосон Монголын ард түмний юугаарч үнэлшгүй. Тэр 50 тонн байна уу, 10 тонн байна уу хамаагүй. 100 тонн байна уу? Өнөөдөр Монгол улсад юугаа өгнө тэр хамаагүй. Би тэрнийг ерөөсөө ярихгүй. Хамгийн гол нь ноён ууланд хавдах энэ дээрээ тулсан би харуулсаад байгаа. Тэр энэ гацуур төслийн талаар бол онцлог янзын яриа явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар ч бас эхний ээлжинд одоо төслийнхээ талаар товч танилцуулга хий гэж бодож байна. За байгаль орчны одоо зөөр судалгаа нөлөөлөх байдлын ерөнхий болон наривчилсан үнэлгээнүүдийг хийж одоо байгаль орчны яамаар батлуулсан. За ингээд 2014 оны шинжлэгдсэн техникийн эдийн засгийн үндэслэл бол энэ байгаль орчны наривчлалын үнэлгээндээ бас тодотгол хийгээд ингээд явж байна. За энэ талаар түрүү ярьсан учраас ялгсан. За одоогийн яг гацуур төслийн байж байгаа байдал бол иймэрхүү гол түрүү хэлсэн. Одоо ордын шороо ордоч гэж хэлсэн. Нэг 7 км урт ийм одоо талбай бол дуулуурхайн олборлолтын явцад одоо нөлөөлөлд орсон байгаа. Бидний маш сайн мэдэх хүнүүгийн оршуулгын язгууртны оршуулгын дурсгалт газар маань сүжигт, зурамт, хужирт гэсэн 3 амд оршдог. За сүжигтийн ам бол Төв аймгийн Борнуур сумын хотод оршино. За энэ хэсэг байна. За хужирт, зурамтын ам бол Төв аймгийн Батцэнгэр сумын хотод оршиж байна. За энэ 3 амд нийтдээ 230 одоо булш дурсгал оршдог. За 2012 онд шинжлэх ухааны археологийн хүрээлэн эдгээр дурсгалт газрын хөлийн бүсийг тогтоож улмаар 2012 оны 4 сарын 4-нд 104 дугаар тогтоолоор засгийн газрын тогтоолоор одоо хөлийн бүсийг баталгаажуулж улсын хамгаалтанд авсан байгаа. За 14 онд бол бид ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд өөрчлөлт зохицуулалтанд нэр дэвшүүлж өргөн барьсан байгаа. Энэ бол одоо Centera Gold компани
талбай. За энэ хоёр шар дээр бол яг олборлолт явуулна, уурхай ажиллана гэж байж байгаа тийм. За энэ хар цэгүүд бол 99 он 2000 онд хайгуулын явцад илэрсэн эртний нүүдэлчдийн булшнууд 81 булш илрүүлсэн байгаа. За 2005 онд Centeragol Mongolia компани Монгол Улсын их сургуулийн археологи антропологийн тэнхимд хандаж хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлсэн байгаа. За энэ тэнхим бол Бороголдын хуч уурхаагаас одоо Гацууртын орд хүртэл явах авцамын дагуух хайгуулыг төгсөлийн дурсгалыг хайгуул хийсэн байгаа. За тэгээс үжиг зурамт Гацуурт 100 модны аманд хайгуул судалгааг гүйцэтгэж 63 дурсгалыг илрүүлсэн байдаг 2005 он. За энэ улаанаар тэмдэглэгдсэн бол Монгол Улсын их сургуулийн судлаачдын олж илрүүлсэн дурсгал. За Гацууртын амны хувьд бол яг энэ талбайд бол дурсгал илрээгүй гэсэн одоо тайлан өгсөн байдаг. Одоо тайлан дээр бол дүрдэгдсэн байгаа. Энд бол дурсгал бол илрээгүй. Харин талбайн одоо лицензтэй талбайгаас гадна 200-аас 2 км-ийн зайд бол 5 дурсгал илэрсэнийг бол одоо тайлан тэмдэглэсэн. Ийм байдаг байна. 2005 оны 12 сард тийм ээ. Сумын иргэдийн хурлаар 31500 га газрыг одоо ноён уул орчмын тийм ээ газрыг одоо тусгай хамгаалтанд авсан байдаг. За энэ одоо их хурлын юуны сумын иргэдийн хурлын шийдвэрийг одоо эрхэм ерөнхийлөгч их хурлын дарга хэн ч өөрчлөх эрх нь байхгүй. Ингээ хамгаалтанд авсан байхад одоо 2005 оноос хойш одоо хайгуул хийсэн тийм ээ. Янз бүрийн үйлдэл бүгдээрээ хууль усан байгаа. Энийг нэгдүгээр хэлчихье. За тэгээ надад 2009 онд авсан бас энэ зураг байгаа. 9 онд авсан зураг энэ зөндөө модтой байгаа. Сая 14 онд авсан зурган дээр модын байхгүй болчихсон. Энийг одоо өнөөдөр ашиглахын тулд бид нар бас урт нэртэй хууль гарцнаас хойш яасан их мод устгаж тэ хууль зөрчсөн бэ гэдгийг бас харуулж байгаа. Битүү торон хашаатаа нэг ч хүн асуулахгүйгээр тэнд хууль усаар дураараа авиралт нь одоо энийг одоо нотлогдож байгаа маа. За түрүү энэ дээр гарч ирсэн. Одоо наалттай чулуулаг буюу тэ хөдөр за дээр хөрсний одоо чулуулаг одоо 9 сая тонн одоо чулуулаг байгальд гарах юм байна л да. Энэ нь өөрөө сульфидтэй чулуу юм байна. Сульфид гэдэг чинь өөрөө одоо овоол хийгээд бороо ороод одоо энэ чинь сульфид нь одоо уусаад Гацууртын гол руу орох юм бол тийм ээ. Энэ чинь өөрөө маш их хортой тийм хими бодсон байл да сульфид гэдэг чинь. Тэгээ Гацууртын гол руу мэдээж бороо ороод орно. За хороогоор хараа гол руу орно. Ерөө гол руу орно. За тэгээд цаашаа яваад ерөө гол чинь одоо байгаль нуурын 67% усыг тэтгдэг юм байна. За байгаль нуур гэж юу вэ гэхээр дэлхийн цэвэр усны 20% хангадаг, Оросын холбооны цэвэр усны 90% хангадаг ийм нуур байгаа. Тэгэхээр одоо энэ одоо хор урсаад тийш орох юм бол дэлхийн хүн төрөлхтний юм нь одоо ногоон терроризм хийх гэдэг шүү дээ. Тийм учраас энийг ерөөсөд болох хэрэгтэй. Ийхүү төрийн бас байгууллагын болон төр засгийн төлөөллүүд нэг дор цуглаж санаа бодлоо солилцлоо. Гацууртын ордыг ашиглахад сөрөг нөлөө бий юу? Түүх соёлын дурсгал хөндөгдөхүү гэсэн асуултын хариуг засгийн газраас томилсон ажлыг сэхэн гаргах юм. Харин түүний дараа орд газрыг ашиглах хэсэх. Ашиглавал Монголын төр хэдэн хувийг эзэмших вэ гэсэн асуудлыг хөндөө ярих юм аа. Өчигдөр манай бол зөвлөх тэгээд дэд дарга нэргүүгээд манай тамгын газрынхаа очоод энэ ямархуу газар байдгийг зүгээр очоод хараад иргээд явуулсан. Тэгээд нэм юу хийсэн байгаа. Танаа хавдаа хэдхэн секунд гарна. Ганц 2 минут. За иймэрхүү л газар байгаа юм байна л да одоо. Зайтай одоо тэр ноён уул уушгаас тэр л хөлөө зайтай. Очиж зайтай. Тэгээд бидний бол яг нэг холбоорлолт бол явуулсан бас татгалзаад байгаа хол учраас тэгээд тэр улсын хамгаалалт тэр улсын хамгаалалт тэр
би яа гэдэг юм бэ? Манай одоо яаж юм?